Ногоон ирээдүгийг дэмжигч Төрийн банк дэлхийн нийтийн хариуцлагатай хөгжлийн жимээр нэгэн зүгтээ тэмүүлж, эх орныхоо тогтвортой хөгжилд бодит хувь нэмрээ оруулан хамтдаа урагшлан хөгжсөөр байна. Төрийн банк 2024 онд тогтвортой хөгжлийн үн зарчмууд тулгуурласан олон томоохон ажлыг амжилттай эхлүүллээ. Санхүүгийн тайлагналын олон улсын шинэ стандартууд болох S1 тогтвортой байдлын тайлагнал, S2 ур амьсгалын тайлагналыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор дэлхийд тэргүүлэгч аудитын байгууллагыг болох олон улсын аудитын Ernst & Young-аас зөвлөх үйлчилгээ аван тайлагналыг нэвтрүүлж хэрэгжүүлэхээр зорж байна. Цаашлаад байгаль орчин, нийгэм, засаг линк хүрээнд урт хугацааны тогтвортой үйл ажиллагааг бүрдүүлэх хүчин зүйлс банкны материал чухал сэдвүүдийг тодорхойллоо. Ур амьсгалын өөрчлөлтийн эсрэг олон улсын зорилтыг дэмжин дотоод үйл ажиллагаанд ажилчдын автобус болон цахилгаан тээврийн хэрэгслийг нэвтрүүллээ. Үүний үр дүнд бүхэн өргөнөөс баруун дөрвөн зам хүртэлх нэг игнэт тэнцэх хэмжээний автомашины хөдөлгөөнийг хасаж чадлаа. Банкны төвийн үйл ажиллагаанд цахилгаан тээврийн хэрэгслийг ашигласнаар түл шатхууны зарцуулалтыг 33.1%-аар бууруулан ажиллалаа. Дулааны зарцуулалтыг бууруулах зорилгоор хийсэн тохируулгын үр дүнд банкны хэрэглээг өмнөх өнөхөөс 28%-аар амжилттай бууруулан ажиллалаа. Мөн 2024 онд хүлэмжийн ялгарлыг олон улсын стандартын дагуу тооцоолж нийт 877,87 тонноор буурууллаа. Төрийн банк тогтвортой ажлын байрыг бий болгож, нийгэмд олон талт тэгш хүр тэмцтэй байдлыг цогцлоохоор эмэгтэйчүүдийн маань лайлал, оролцоог дэмжин ажиллаж, гендерийн тэгш байдал чиглэлээр олон сургалтыг зохион байгууллаа. Түүнчлэн 2024 онд дотоодын зах зээлд тогтвортой хөгжил, санхүүжилтөнд чиглэсэн анхны ногоон ирээдүй бондыг гарган нэгэн шинэ хуудсыг эхлүүллээ. Олон улсын Mitsubishi UFJ Financial Group байгууллагаар санхүүжилтийн хүрээг тодорхойлуулж, S&P Global-аар хөндлөнгийн үнэлгээг хийлгүүлсэн. Тогтвортой санхүүжилтийг хүн бүрд тэгш хүр тэмцтэйгээр хүргэх зорилго тавин ажилласан Төрийн банк, малчны ногоон зээл, оюуны хөрөнгө оруулалт, эрчим хүчний хяналттай амны орон сууц зэрэг зээлийн бүтээгдэхүүнүүдийн нөхцөлийг сайжруулсан юм. 2024 онд нийт 12,484 ширхэг эко-картыг борлуулсан ба цахим шилжилтийг үргэлжлүүлж Гялс банк 3-ыг шинэ хөлбөрийг танилцууллаа. Хэрэглэгчдэд цахим үйлчилгээг хүргэснээр 2024 оны байдлаар банкнаас гарсан нийт 23,838 ширхэг модтой тэнцэх 190.7 сая ширхэг цаасыг хэмнэж чадсан юм. Түүнчлэн тайлан тонд бизнес эрхлэгч, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамарсан тогтвортой хөгжил ногоон ирээдүй үзэсгэлэн худалдааг анх удаага зохион байгуулж, тоос форумд амжилттай оролцсон Гялс цэвэрлэгээ модыг мод болгоё. Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод мөн 15 жилийн өнхрөөнд ундаг дугуйтай харилцагчдыг банкны салбаруудаар үйлчлүүлэх боломжийг бүрдүүлж, 15 байршилд зогсоол байршуулж, олон нийт чиглэсэн үйл ажиллагааг дахин амжилттай хэрэгжүүллээ. Засгийн газраас ногоон хөгжлийг дэмжих тусгай чиглэлийн дагуу тогтвортой хөгжлийг дэмжигч Төрийн банкыг ногоон банк болгон зарлаа. Ийхүү Төрийн банк 2024 онд шинийг санаачлан нийгмийн хариуцлага, байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалах үнэт зорилгыг эрхэм болгон ногоон ирээдүг цогцлоохоор олон төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаа.